Хүмүүс хэрэг гуйхлахад тийм ч таатай ханддаггүй. Ер нь аль ч үндэстэн ястан үлгэр домог зэрэгтэй хэрэг мөнхийн сөрөг дүрээр илэрхийлдэг. Гэвч манай ард түмэн альвааг сайн сайхан талаас нь харж тайлж чадвал муу зүйл үгүй гэх бэлэг бэлэгшээлтэй өвөг дээдсийнхэн уламжлаар гэрийн гадаа хэрэг гуйгалвал хурай 9 цагаан өндөг гаргаараа химэн өрөөхн бий. Хэрэг зүсэнд харж зүрхэн цагаан. Үнэхээр цагаан зүрхтэй байдаг юм болов гэж бодож үлээ. Хэрэг гэр бүлийн хувьд бусад шууг бодвол илүү бадвах харилцаатай. Нэг хостойгоо бүхий л насаараа хамт байдаг. Нэгнийгийн өхөж өргөцсөний дараа үлдсэн хугацаанд ганцаараа амьдардаг. Түүнийхээ араас амин хорлох үйлдэл хийж хон шуу шиг уянгалаад байдаггүй. Илүү ухаалаг, илүү өөдрөг үзэлтэй, дэвчээртэй, байгаль цагуур, амьдралын олон бэрхшээлүүдэд дасан зохицож давн туулах чадвар сайтай гэж шуу судлаачид үздэг. Харин нөгөө нэг нь хосоон алдсан тохиолдолд түүнийг гэр бүлийнхээ гишүүнээр тооцож ангахаа дэгдэхийг нь хамтран өсгөлцөж эзэмшил газар нутгаа нэгтгэн амьдралаа цааш нь үргэлжлүүлж байдаг байна. Хөгшөрсөн эцэг их болох шуундаан хоол зөөж тижээсээр үддэг байна. Гайхалтай гэр бүлсэг биедийн тусрах үе өөрийн аюулгүй газарт нягт нямбаа барьж чаддаг. Бусад шуу өөрөнд нэрээд өндгөлжгсөн байвал булаацалтад байлгүй шууд л яваад өгдөг. Жил бүр нэг үүр шинээр барьдаг хөдөлмөрч дуусч сайхан сэтгэлтэй. Гэвчлэн хүнд байдаг алил эерэг чанаруудыг өөртөө агуулсан болохоор цагаан зүрхтэй гэсэн учиртай байжээ. Хүмүүс хон шууг хамгийн үнд шуу хэмээн үзэж хайр дурлалын бэлэгдэл болгодог. Гэтэл хэрэг түүнээс ч үнэнч бөгөөд бие биедийн төдийгүй хүндэж амархан тасаж нэг сайн сансан хүндээ насан турштан итгэж явдаг байна. Шуу судлаачид хон шуунд зүүсэн бүжний тусламжтайгаар тэд хосоон алдсан ч эргэжил өөр нэгэн хостой болоод ирж байгаа нь цөөнгүй тэмдэглэгдэж өөр олон оронд насан турш нэг л хостой байдаггүй юм байна гэдэг нь батлагджээ. Хэрэг харж нутгийн шуу, хон цагаанч харин шуу гэх үг бий. Хэрэг хүн хоёрын нөхөрлсөн бодит сайхан түүхийг хар шууны цагаан түүх номоорон нэрт зохиолж даш дондоггүй төмөн олондон хүргэж байсан билээ. Хон хэрэг, хар хэрэг, төрөлх, шаазгай гихчлэн хэрээнийхэн овгоос Монгол нутагт 12 зүйл нь бий. Хэрэг шинжлэх ухаанд 20-25 насалдаг гэж үздэг. Дээрх номонд бичснээр бол 1948 онд таарсан хүн шуу 2 60 жил нөхөрлөж байна гэж гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд бодит баримт юм. Тэрч бүхэл монголчууд хэрэг 300 насалдаг гэж ам дамжуулан ярьдагч хараахан нотлогдоогүй. Монголын төдийгүй гадаад улс орны бөөнөрч хэрэг онгод тэнгэр явж байна хэмээн шүтэж бэлэгшээхэн түгээмэл. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин хүссэн газраа нисэж явдаг хэмээн тайлбарладгаас үүдэлтэй ийм ойлголт бий. Харин бодитын шашны талаас бол гомб химээх таринтай догшин бурхны дагуул гэдэг. Ямар тач хэрэг маш зүнж, хэтэрхий мэдрэмжтэй амт. Сайн муу хүнийг хараад мэднэ. Нэг харсан хүнээ хизээж мартахгүй. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг хүний нүд хүрэхгүй газраас таньж зугтах төдийгүй бусдаа ч анхаарална. Бид хатуу зөөлний тэмдгийн хасаад 33 үсгээр авиа тэмдэглэдэг бол хэрэг 46 орчим авиа гаргаж хоорондын харилцаанд ашигладаг байна. Өөрийнх нь эзэмшил нутгаар урд өмнө үзэгдээгүй амьтан, хүн, машин, техник гихчлэн юу л байна тэдгээрийг орчин тойрондоо зарлан мэдэгдэнэ. Бусад шувуу амьтад хэрээний гуайгалахыг сонсож мөн хөдөлгөөнөө зохицуулна. Анчид бууга доош нь харуулж үрдэх нь бас учиртай. Учир нь хэрэг бууг өргөнөөсөө нарийсан хэлбэртэй буюу гоцгор мод мэт дээшийн үзүүртэй байгаагаар таньж гуайгалвал тэр өдрийн аз хиймэр анчинг дайрахгүй л гэж ойлго. Учир нь хэрэг бууг таниад бүгдд нь зарлсан гэж ойлгож болно. Хэрэг хүчтэй салхи шуурганы өмнө гуайгалж цаг агаарын таагүй үзэгдлийг хүмүүст мэдээлдэг. Голын эрэгт хоёр хэрэг амнаасаа уурс авсуулан хоорондоо ярьж бүү мэт сууж байвал хэсэгтэл духан орон нутагт дулаан догтун байна гэсэн үг. Намар хэрэг олноороо цуглана. Энэ нь эцэг ихийн эзэмшил нутгаас нүүж
Шинэ газар нутаг хайхаар гарч байгаа нь тэрэ. Харин эцэг их нь анх нутгалсан газараасаа нүүдэггүй. Тэр орчмынхон хил уулсыг дамжуулан бараг л тэргуй энэгой гих нь холгүй бүгдийг таньж дасаж дадсан нутаг орондоо насаан бардаг байна. Өөрийн эзэмшил нутагтаа байж байгаль их дэлхийн элдв сэгзэм өхөж гацсан амьтны үлдэгдлийг цэвэрлэн халдвар нян тархаас сэргээлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч гэж хэлж болно. Гэрээний нэг онцлог нь хиймийн утаанд хорддоггүй. Гэрийн гадаа хэрэг гуаглахад муу ёртой гэхээсээ илүү болох гэж бүү сайн муу хэлж өгч байна гэж ойлгох нь зөв юм аа. Болох ёсгүй байсан муу муухайг энэ хэрээл дуудаж авч ирэх гээд байна гэж ойлголгүй. Дотоод зүм бэлгийн чагнаж их байгалийнхаа дохио чимээг анхааран сонсож болгоож сэргээж явна штэ. Шуу болон байгаль их хүнд хараал хийдэггүй. Мууг ёрлож дууддаггүй. Хүн л өөртөө муу муухайг дуудах нь бий. Тиймээс монголчууд альва ёр зүнг сайнаар тайлж, ерөөл болгон өргөж амьдарч иржээ. Сайн муу ямар ч мэдээг бусад амьтдаас илүү хамгийн түрүүнд орчин тойрондоо зарладаг учир хүмүүс хэрээг сайтар чагнаж байх хэрэгтэй юм.